гишүүд за эрхэм засгийн газрын гишүүд болон яамтын албан агчдын өдрийн амлан айлтгая. За 3 асуулт байна. Нэгдүгээр асуулт боловсролын сайдынхан болонгоос асуулт байна. За боловсролын байгууллагын хүртээмжийг за тэрнээс чанарыг нэмэгдүүлэхтэй холбоотой хамгийн том зорилт бол одоо шаардлагатай барилга байгууламжийг хугацаанд нь барьж ашиглалтанд оруулах, хүлээлгэж өгөх, за үүнийг ашиглах одоо асуудал гэж бид ойлгож байгаа. Яг одоо өнгөрсөн хугацаанд ажлын хэлчээд дуусаагүй байгаа хичнээн одоо сургууль цэцэрлэгийн барилга байгууламж байна уу гэсэн ийм асуулт байна. Тэрнээс гадна одоо ашиглалтанд ороход бэлэн болцоод ашиглалтанд оруулж чадахгүй байгаа бас хэдийн хэмжээний бас ийм барилга байгууламж байна уу гэсэн ийм асуулт байгаа юм. Энэ цаашдаа ийм одоо нөхцөл байдлыг гаргуулахын тулд бид яах ёстой вэ? Зарим одоо газар бол 8 жил үргэлжилчихсэн барилга байгууламж нь ашиглалтанд орох гэж 8 сар хүлээж байгаа юм барилгач байгаа юм мэдээлэл бидэнд ирж байна л да. Энэ дээр та бол их тийм асуудал ажил хэрэгчээр бас их туршлагатай хандсан хүний хувьд их тодорхой бас чиглэл гаргасан гэж би сонссон учраас энэ дээр та бас байсаар илэрхийлээч, мэдээлэл өгөөч гэж байна. Хоёр зүйлийг би манайсан даргаасан гэж бодож байна. За нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудит хийглээ. Их сайн. Тэгэд энэ удаа бас үндэсний баялагын санд бас гүйцэтгэлийн аудит хийсэн байна. За бид үндэсний баялагын сантай болсон тэр сангаа одоо ямар байгааг сонсох одоо үүрэг бас бидэнд бий. Тэгээ энэ хүрээнд нэг 9894 одоо шинэ хүнд бол ипотекийн зээл бол олгосон гэсэн ийм тоо байгаа. Их сайн тоо байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд ипотекийн зээлийг энэ давхардуулаад олгочдөг гэсэн бас ийм мэдээлэл явсан. Энэ бол их тийм ноцтол асуудал байгаа юм л да. Яагаад гэвэл энэ чи эргэтгэж байх хэрэгтэй бол энэ эргэтгэж байх хэрэгтэй энэ зарчим алдагдчихсан байна. Тэгэхээр ийм боломж бий юу? Яг ингэж одоо нөхцөл байдал одоо тогтоогдсон уу? Хэрвээ ийм нөхцөл байдал тогтоогдсон бол энэ дээр одоо ямар хяналт шалгалт цаашлаад одоо ямар хариуцлага ийм механизм үйлчлэх юм бэ гэсэн тодорхой асуулт байна. За би нийгмийн даатгалын эрхийн газрын дарга Бачаргал даргаас бас асуулт байна. Нийгмийн даатгалын хуулийг 2023 онд шинжилт найруулсан одоо найруулганд баталсан. Одоо энэ хууль баталсантай холбоотойгоор бас зохих төвчний үр дүнгууд гарч байгаа гэж бид ойлгож байгаа. Нийгмийн даатгалын сан бол мэрэгжлийн одоо мэрэгсэн удирдлагатай болсон. За сангийн одоо чинь чөлөө төлөвлөлийг мөн захиран зарцуулахтай холбоотой шинэ одоо менежмент буюу мэрэгжлийн менежмент бол нэвтэрч байгаа гэж ойлгож байгаа юм л да. Дараа 1 минутаа нэмээд авчруулах уу? За, нэмэлт минут өгье. Тэгэхээр одоо мэдээж хэрэг аудит хийгдсэн. Аудит хийгдээс гадна одоо яг сангийн менежментийг удирдлагыг бүрэн хариуцж байгаа байгууллагын хувьд бол та бүхэн бас олон нийтийг зарим талаар зөв мэдээлэлээр хангах шаардлагатай гэсэн үүднээс нэг зүйлийг тодруулъя гэж байна. Сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг та бүхэн одоо мэрэгжлийн түвшинд удирдаад ямар одоо үр дүн гарсан бэ? Өөрөөр одоо чинь арилжааны банкнд байршуулах юм эрхийн нээж гисэн шүү дээ хуулиар. Тэгээ үүний үр дүнд энэ ямар хэмжээний орлого олов? Цаашдаа энийг одоо мэрэгсэн одоо энэ менежментийн илүү одоо чинь тогтвортой авч явах чиглэлээр та бүхэнд бас ямар туршлага бий болов гэсэн юм асуулт. Баярлалаа. За, их болон сайдруулъя. За, Зулкапер гишүүний асуултанд хариулъя. За, ийм байна Зулкапер гишүүнэ. Энэ одоо манай салбарын хувьд бол нийт одоо 303 одоо төсөл арга хэмжээнүүд ингээд үргэлжлээд шинэ нь 63 одоо цэцэрлэг сургууль, дотор байр, спорт зал, за шилжгээр бол 175 объект. За хөрөнгөгүй ингээд төр одоо зарцсан гэх таашаа ингээд ямар ч байсан юм ойлгомжгүй нөхцөл байдалтай болсон нэг 65 объект. Ингээд нийт нь 303 объект. Тэгээд энэ 26 оны одоо төсөв төртгөр бол 1.9 их 80 буюу 26 он санхүүждэг нь бол 506 тэрбум төгрөгийн ийм одоо хөрөнгө оруулалтууд байгаа явж байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн хугацааны энэ хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр гарсан нэг том алдаа гарсан. Ямар алдаа гарсан гэхээр хуучин одоо боловсролын ерөнхий газар одоо энэ хөрөнгө оруулалтын хэрэгжилт хяналт мониторингуудыг одоо авч явдаг. Бид нэр хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 98% хүрчээсэн он жилүүд бас байгаа. За ингээд энэ бүх чиглэлүүдийг яам дээрээ татж авчираад тэгээ яам дээрээ бүх тендерээ зарладаг, яам дээрээ бүх хэрэгжилт мониторингоо хийдэг нэг ийм бодлогын яамыг хэрэгжилтийн яам болгосон одоо энэ алдаанаас болж
одоо энэ 25 26 он дээр энэ хөрөнгө оруулалтууд нэлээд одоо саарсан үр дүн муутай болсон нэг ийм одоо нөхцөл байдал үүссэн юм байлээ. За энийг бол одоо ингээд бас ажил аваад зас залруулах ажлуудыг хийж байна. Одоо ямар ч байсан буцаад энэ тендер шалгаруулалттай холбоотой за тендерийн гүйцэтгэлтэй холбоотой энэ бүх чиглэлүүдийг боловсролын ерөнхий газар руугаа шилжүүлээд одоо нэлээд үр дүнд одоо хүрэх ийм одоо юутал ажиллаж байгаа. Тэгээд 15 одоо хамгийн сүүлд одоо настаа болцсон ашиглалтанд ороогүй объект бол 15-аас одоо 20 оны хооронд нийт нь 20 орчим объект байна. Золткоп хэрэгшинэ. За ингээд 20 оноос хойшоо бас 30 орчим ингээ объект байна. За ямар ч байсан одоо бид нар удахгүй нэг салбарын хар жагсаалтыг бас одоо зарлая гэсэн ийм бас төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ер нь тендерт одоо маш хямдхан үнээр ороод за ингээд жил бүхэн тендерийнхаа буюу энэ төсөв төртгийн нэмээд өгдөг нэг ийм одоо төсвийн хулгай гэх юм уу одоо юу гэх нэг шалгарсан ийм технологи болцсон нөхцөл байна шүү дээ. Энэ дэр бол би энэ барилгын хөгжлийн төв за тэр тусмын одоо барилгын цэцэрлэг сургуулиудын зураг хийж байгаа энэ зургийн компаниуд дээр бид нар ер нь нэг жаахан төрийн одоо хяналтуудаа яахгүй болов сайжруулахгүй бол одоо ингээд аудит ерөнхий газараас сууж явах шиг байна. Одоо энэ аудит төр чинь бол жил бүхэн энэ төсвийн одоо төсөв нэмэгдсэн юм дээр магадлан хийлгэж байгаа. Тэгээд энэ тав бол одоо жилээс жилд одоо ингээд өсөж байгаа нэг ийм нөхцөл байдлууд байгаа. Тэгээд аудит ерөнхий газараас энэ дээр нэлээд өөрийнхөө дүгнэлтүүдийг хүргэх болов гэж бодож байна. Ер нь яг ингээд нэг ийм зургийн одоо цэцэрлэг сургууль дотор байрнуудын зургаар мэрэгсэн мэрэгшигтэй энэ төсвийг энэ одоо хөрөнгө оруулалтуудын жил бүхэн нэмжээдэг нэг ийм одоо тендерийн хонгил гэдэг юм уу? Шодрогсын хонгил гэж хэлээд байдаг байх. Тэгээ ийм хонгил үүссэн юм байлээ. Магнат сөрөн дарга. За энэ дээр бол одоо яг одоо сангийн яам аудит за мэрэгжлийн одоо захиалагч байгууллага тэгээд одоо барилгын яамтай хамтарч одоо тодорхой тогтолцооны шин чанарын арга хэмжээ авахгүй бол энэ бол ингээд яг нэг юм өгжирсэн нэг ийм энэмгээр мэрэгссэн бас нэг юм нөхдөд байна. За энэ дээр бол одоо би бол салбарын сайдын хувьд бол бас салбаруудыг манлайлж ажиллаж одоо салбараасаа эхэлж нэг 17 компани одоо хар жагсаалтыг зарлахаар бид нар удахгүй засгийн газар сангийн яамд хүргүүлэхээр бас ажиллаж байгаа гэдэг мэдээлэл танд өгье. За үндэсний аудитын газраас Магнат сөрөн дараа хариулъя. Эндрийн микрофоныг нээ. За үндэсний аудитын газар Магнат сөрөн Зулбхаар гишүүний асуултанд хариулъя. Сая Инх амгалан сайдын асуудал төр шууд үргэлжлээ тодтоод хэлэхэд бид нэр 23 25 онд 2 удаа энэ юг хийсэн. Нөгөө төсөв төртгийн нэмэгдлийн аудитыг. Тэр энэ бол уг нь манай хийх ажил биш юм байна. Энэ бол ерөөсөө тухайн салбарын хөгжлийн төвөнд хийгээл хариуцлага хүлээгээд ингээд явах хэвээр асуудал төр манай дээр ачаал нэмэд одоо бүх газар нэмэгдэж байгаа. Тэгээ энд ирээд байнгын орон дээр нэмэгдэж байгаа. Яам дээр нэмэгдэн, сангийн яам дээр нэмэгдэд. Ингээд сая ярьдаг шалтгаан бол асуудал байгаа учраас ингээд баахан газар асуудал нэмж ийн гэж үзээд өнгөрсөн жил бид нар яасан бэхэр дахиж бол бид нар магадлал хийхгүй, бид нар аудит хийхгүй. Бид нар харин энэ жил 2026 онд сая ярьдаг барилгын хөгжлийн төв, эрчим хүчний хөгжлийн төв, авцамын хөгжлийн төв рүү энэ зураг хийгээд яагаад ингээд асуудал үүсгэж байгаа юм бэ гэдэг рүү. За гүйцэж хариулъя. Сэдэв батлаад орцсон байгаа. Одоо манайх хэд үзэж байна. Яагаад ингэж одоо ингэж алдаатай, буруу зуруу, чанаргүй зураг хийгээд тэрэн дээрээ үндэслэсэн буруу зуруу төсөв хийгээд магадлаад байгаа юм бэ гэдэг асуудал руу орох гэж байгаа учраас саяын Инх амгалан сайд ярьдаг энэ асуудал бол энэ хүрээнд гарч ирээд бид нар намар гэхэд байнгын орон дээр яриад нэлээд онш юм гарч ирээд холбогдох арга хэмжээг авчих болов гэсэн ийм тооцоол хийж байгаа. Цаашдаа бол манайх энэ төсөв төртөгтэй холбоотой магадлал хийхгүй ийм байна. Энэ жил бол шал өөр сэдвээр орж байгаа. Хуучин бол төсвийн байнгын орон дээр төсөв төртгийн нэмэгдлийг сэдв баталчаад ингээд ороод идэг байсан. Энэ бол асар их ачаалттай байсан. За Зулбхаар гишүүний асуусан энэ банк ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар за орон сууцны ипотекийн хөнгөлөлтөө зээлийн хүрээнд 25 онд 1.2 их 80 төгрөгийн зээлийг 9894 иргэнд олгосон ийм одоо дүн мэдээ гарсан. За үүнээс арилжааны банкны их усүр 214.6 тэрбум төгрөгөөр За гүйцэж хариулъя.
Арилжааны банк өөрийн их усүрээр 1566 иргэнд олгосон юм байлээ. Энэ бол нөгөө хүүний хувьд бол арай өөр ийм юутай. За Монгол банкны их усүрээр 583.9 тэрбум төгрөгийг 4664 иргэнд олгосон. Хуримтлалын сангийн их усүрээр 462.3 тэрбум төгрөгийг 3664 иргэнд тус олгосон байдаг. Нийт олгосон зээлийн 63.7% нь Улаанбаатар хотод, бусд нь орон нутагт олгогдсон ийм дүнтэй байгаа. За ер нь бол Улаанбаатар хотоос орон нутагт шилжиж ажиллах төрийн албан агчдыг төрийн албанд ажилласан жилийн уялдуулаад орон нутгийн 3% ипотекийн зээлд хамруулж орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувийг батлан даалт гаргах үйл ажиллагааны хүрээнд 1111 зээлдэгчид 131.8 тэрбум төгрөг олгогдсон ийм дүн мэдээтэй байгаа. За манай шийдэл бол цаашдаа стратегийн орд болоод үүсмэл ордоос бас орлого олж энэ баялагын сан төвлөрүүлэх замаар энэ тал дээр бас тодорхой арга хэмжээ авах ийм санал шийдлийг бол бас гаргаж одоо тавьсан байна. За нийгмийн даатгалын ерөнхий газар хариулах. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал Зулхуур гишүүний асуултанд хариулъя. За 2023 онд батлагдаад 2024 оноос хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын ерөнхий хууль заасан дагуу хөрөнгө итгэмжлэн удирдах ажлыг бол нийгмийн даатгалын ерөнхий газар гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ ажлыг бол нийгмийн даатгал үндэсний зөвлөл, за үндэсний зөвлөлийн дэргэд ажиллаж байгаа мэрэгжлийн хороо, хараат бус одоо мэрэгжлийн багууд бас ажиллаж байгаа. За олон нийтийн хяналтын зөвлөл бас хяналт тавьж ажиллаж байгаа. За бид нар бол бас энэ ажлыг бас Монгол банктай, сангийн яамтай, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай бас мэдээлэл солилцоод ажиллаад өнгөрсөн онд удирдлаа. За энэ удирдсны үр дүнд нийт 700 тэрбум төгрөгийг арилжааны системийн ач холбогдол бүхий арилжааны 5 банкнд байршуулсан. За энэ хүүн бол жилийн 15% байсан. За нийт олох хүүний хэмжээ бол 25 онд бол яг санд бүртгэж авсан дүн нь бол 70 тэрбум төгрөгийн хүүний орлого байлаа. За 300 тэрбум төгрөгийг засгийн газрын бондыг хаалттай арилж байгаагаар бид нар худалдаж авсан. За энэ бол дотроо бас 100 тэрбумаараа 3 өөр хүүтэй хугацаат. За гүйцэж хариулъя. За 2025 онд санд хүлээж авсан хүний орлого бол 30 тэрбум төгрөг байгаа. За арилжааны банкудаа хэлцэл хийгээд бас бид нар цангийн чөлөөт зүгээр ликвидшн үлдэгдлийн хүүн дээр бид нар харилцан хүүгээр бас орлого олдог. Энэ дээр 5 тэрбум болсон. Ингээд нийтдээ 2025 онд бол нийтдээ 105 тэрбум төгрөгийн ингээд санд хүлээж авсан санг арвижуулж байгаа. За нийт хөрөнгө оруулалтынхаа удирдлагаар бол одоогийн байдлаар хүлээж байгаа орлого бол 325 тэрбум төгрөгийг бид нар санд хүлээж авахаар ингээд хүлээгээд одоо удирдах ажиллаж байна. Баярлалаа. За Зулхуур гишүүн тодруулъя. За их мэдлэг гишүүн баярлалаа, их тодорхой зүйл ярьлаа. Тендерийн хонгил бий болцсон юм байна гэж. За энэ тендерийн хонгил бол сурагчдын эрхэд алдаж байгаа юм байна. Боловсролын хөгжлийг сааруулж байгаа юм байна. За улс орны хөгжлийн бол нийгэм гүйцэхэд бол чөдөр тушаа болж байгаа гэдгийг бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр бид энэ одоо 65 объектын асуудал яригдж байна тийм ээ. Ойрын хугацаанд бол ашиглалтанд оруулах ёстой. Ашиглалтанд ороход бэлэн болцсон байгаа бол одоо комисс хүлээгээд авах ёстой ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо энэ тендерийн хонглыг яаж задлах вэ? Эсвэл яаж одоо энэ хонглыг дэлбэлэх вэ? Эсвэл ийм хонгил яаж байхгүй болох вэ гэдэг дээр энэ одоо ямар бодлого, ямар чиглэл одоо барих ёстой вэ? Энэ дээр таны байр суурийг сонсъё. За энэ болон сайд хариулъя. За яг энд бол сангийн яам бол бас нэлээд манлайлал үзүүлж одоо энэ ямар ч хэлсэн нэг бүх объектыг нэг 3 жилийн дотор одоо ордог нэг ийм л санхүүжилтийн юу тавиад яваад байгаа шүү дээ. Гол нь тендерийн хонгил хаанаас үүсдэг вэ? Их хурлаас үүсдэг шүү дээ. Тийм ээ. Одоо бид нар бол их хурл дээр яг төсөв хилцэх үед одоо зураггүй, газаргүй одоо энэ жил ихэд 6 газаргүй сургуулиудыг төсвийг батлаад явуулчихж байгаа шүү дээ. Гэх мэтлэнгээр улсын төсөв дээр суулгаад явуулчихж. Гэх мэтлэнгээр энэ одоо асуудлыг бол бид нар их хурлын гишүүдээс их хурлаас төсөв одоо баталж байгаа энэ процессээс эхлэх ёстой гэж ойлгож байгаа. Уг нь бол одоо сангийн яам дээр хэрэгжиж байгаа, за манай яам дээр хэрэгжиж байгаа энэ school mapping гэдэг энэ одоо платформуудаараа яг төлөвлөлтүүдэд зөв хийгээд тэгээд одоо яг цэцэрлэг сургууль дотор байр шаардлагатай газарт нь төлөвлөж чаддаг. Тэр нь газартаа. За тэгээд тэр нь одоо тодорхой 3 жилийн дотор 2-3 жилийн дотор орох ийм болцоотой тендерүүдийг зохион байгуулвал одоо бид нар энэ тендерийн хангалыг л одоо нөрөх хамгийн зөв арга. За гişүүд асуулт дуслаа.